За сайн байцгаана уу? Агуулсан 9-11 цаг болж байна. Тэгээд би одоо Сүхбаатарын талбайгаас энэ лайв хийж байна. За зөвхөн шилээ авчдаг юм. За өнөөдөр бол 5 дугаар сарын 1-ний өдөр дэлхийн хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдрөө. Тэгээд энэ өдрийн мэндийг Сүхбаатарын талбайгаас та бүхэндээ хүргэж байна. За Сүхбаатарын талбай одоогоор нам тайван байна. Тэгээд би яагаад энд сууж байгаа авч шалтгаанаас та бүхэндээ хэлье гэж бодож байна. За би өнөөдрөөс эхлээд талбай дээр 10 хоногийн хугацаанд суухаар шийдлээ. Тэгээд энэ ямар учиртай юм бэ гэдгээ бас тайлбарлая. За би сонсогдож явж байгаа байх гэж бодож байна. За явж байна. За өнгөрсөн хавар олон жагсаал цуглаан боллоо. Тэгээд маш олон одоо шаардлага тавьсан, маш олон хөдөлгөөнүүд нэгдсэн, тэмцсэн, жагссан, олон янзын шаардлага тавьсан. Тэгэхдээ бидний тэмцэл ийшээ тийшээ өсчихсэн, магадгүй байгаа, эзнээ олоогүй байсан ч ийм алдаа байж магадгүй. Тэгээд бид бол үр дүн муутай болсон байж мэднэ. Тэгэхдээ Монголд өнөөдөр хоримтлагдаад байгаа бүхий л асуудлын цаана их цөөхөн хүн байдаг. Тухайлбал би бол нэг эзэн байгаа гэж ингэж хэлж байгаа. Энэ бол Монгол Улсын ерөнхийлөгч. Тэр ерөнхийлөгч бол тэр эзэн бол офшорчдын асуудлыг сөхөж үүгээрээ нэгдүгээрт өөрийнхөө одоо хууль бус буруу үйлдэлээс олонний анхаарлыг холдуулсан. Нөгөө талаас бас одоо офшорчдын эсрэг хөдөлгөөн хүртэл байгуулж түүгээрээ дамжуулуулж офшорчдыг хамгаалсан, тэднийг зүгтах бололцоо олгосон ийм хуулийг бол батлуулж чадсан. Тэгэхээр одоо бид нар ийшээ тийшээ өсчиж савчилгүйгээр ганц тэр эзэнлүүгээ одоо хандах цаг болсон гэж ингэж бодож байгаамаа. За гэхдээ бид нар буруу системийн салаан мөчөртэй биш, үр жимстэй биш, ерөөсөө энэ буруу юмыг төрүүлээд байгаа тэр үндэс өглөөрхтэн тэмцвэл яасан бэ гэсэн ийм саналаар одоо би энэ сууж байгаамаа. Тэгээ мэдээж энэ тэмцлийг улсын хурлын гишүүн байхаас эхэлсэн манан гэдэг энэ бүлэглэлийн гол эзэн болвол одоо нам дамсан бүлэглэл бие бинийгээ хамгаалдаг юм бүлэглэл байгаа. Энэ бол Баяр, Санжийн Баяр, Захаагийн Элбэгд орж ирсэн гол хоёр эзэнтэй ийм бүлэглэлээ. Тэгэхээр би бол энэ бүхнийг эсэргүүцэж их хурлын гишүүн байхаасаа тэмцсэн, ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг их хурлын гишүүн байхдаа амсгаж тавьсан. Тэгээд одоо би бас одоо манай тусгаар хөдөлгөөний нэгдлийн нам ерөнхийлөгчийг огцруулах 12 үндслийг гаргаж тавьсан. Тэгээ энэ бүхэн бол тууштай үргэлжилж байгаа. За одоо өнөөдөр 5 сарын 1 Монгол Улсын дараагийн ерөнхийлөгч сонгогдоход бүтэн 2 сарын хугацаа байна. 2 сар гэдэг бол маш их хугацаа. Тэгэхээр бид энэ дотор юу ч хийж болно. Гэхдээ өнөөдрийн миний энэ сууж байгаа нь бол хараахан тэмцэл эхэлж байгаа хэрэг биш. Би яагаад энэ сууж байгаа вэ гэвэл монголчууд миний сан санаачлагыг аль зэрэг дэмжих юм бэ? Үнэхээр Facebook, Twitter-ийн араас, компьютерийн араас одоо харааж зүгх байдлаар тэмцдэг юм уу? Эсвэл биеэрээ ирж дэмждэг юм уу гэдгийг үзмээр байгаамаа. Тэгээд би ямар ч байсан өдөр бүхэн 10 хоног өглөөний 11 цагаас 15 цаг дуустал энд одоо 4 цагийн турш суун. Тэгээд миний энэ тэмцлийг дэмжиж байгаа хүмүүс ирж нэгдэж хамтарч болно. Тэгээд ямар ч байсан өнөөдөр эхлүүлж байна. Хэрвээ бидэнд энэ талбай дүүрэх юм бол энэ тэмцлийг дэмжиж байгаа хүмүүс олон байх юм бол энэ цаашаа тэмцэл болж үргэлжилнэ. Одоогор бол би зүгээр л ард түмний ард олноо. Үнэхээр энэ буруу тогтолцоо системийн эзнийг энэ бүхний гол буруутныг одоо хариуцлага тооцохыг хүсэж байгаа тэр хүмүүсийг л одоо хичнээн хүн байгаа юм бэ гэдгийг би мэдхийг хүссэн юм аа. 10 хоног бол хангалттай хугацаа байгаа гэж бодож байна. Өдөр болгон би энэ дээр талбай дээр суун. За би талбайн зураглалыг за мэдээж бас зарим хүн 2 сар үлдсэн байхад энэ хэрэггүй гэж ярьж байгаа их олон хүн байгаа. Тэгж бууж өгч байгаа. Тэгж одоо энэ хувь тавилантайгаа эвлэрч байгаа тийм хүмүүс бол наашаа ирэх шаардлага байхгүй зэ. Зөвхөн энэтэй эвлэрхийг хүсэхгүй байгаа. Энэ бүх системийг буруу гэж үзэж байгаа тэр хүмүүс одоо ирж нэгдэж болно гэж би хэлэх гэсэн юм. За тэгээд энэ талбайг би одоо Google-с зургийг авч хэмжиж үзсэн. Талбай бол хэдийгээр их том талбай боловч бид нар яг энэ хэмжээтэй Сүхбаатарын талбайг тойрсон дөрвөлжин одоо юу байдаг штэ. Нүхнүүдтэй энэ 4-9 газар байгаа. За би зургийг аваад ирсэн таавал харуулъя. За энэ салхитай
байгаа учраас бас хөвгтэй байна. За яг намайг яриад ихсэн чи бас хөвчм явчлаа. За яг. За энэ та бүхэнд харагдаж байна энэ зураг. Энэ талбай юм дөрвөлжин нүхнүүд байгаа. Энэ бол 4 хэсэг хөшөө тойрсон 4 хэсэг юм дөрвөлжин нүхнүүд байгаа. За энэ нүхнүүдийг тоолоход бол нийтдээ нэг талд нь 101 нүх ингээд 404 нүх байгаа юм л да. 404. Өөрөөр хэлбэл нэг нүхэнд нэг хүн ирж суухад ердөө 404 хүн хэрэгтэй. Хэрвээ гэхдээ нэг нүх нь их том л доо энэ хаашаашаага одоо багцаагаар бол за миний алхмаар бол нэг 10-аад алхам ийм одоо нүх байгаа 10-аад алхам. Тэгэхээр том биетэй хүмүүс урт хөлтэй хүмүүс бол нэг 5-6 алхам баг. Тэгээ нэг нүхэнд бол нэг 10 хүн багтана. Тэгэхээр нэг хамгийн ихтэй 4,000 хүн энэ талбай дээр одоо жигтгэн сайхан тараад байраа эзлээд ингээ суухад энэ талбай дүүрэх юм аа. Гэхдээ би энийг бол дэмжих, тэмцэх 4,000 хүн олдно гэж ингэж найдаж байна. Хэрвээ энэ талбай дүүрэхгүй бол 10 хоноод би энэ талбайг орхиж явах болно. Тэгвэл одоо мэдээж Монгол Улсын ерөнхийлөгч саяхан бас өөртөө дүн тавилсан ард олноор тэгээд бол 10 оноо авахаас 8.9-өөс 9 оноо энэ их өндөр оноо авч ийн лээ. Хэрвээ энэ талбай дүүрэхгүй бол олон түмэнд дэмжихгүй бол тэр үнэлгээг бас хүлээн зөвшөөрөх ёстой юм болов. Ямар нэгэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх юм шаардлага үүсэх байх гэж бодож байна. Тэгэхээр олон түмэн ямар ч байсан одоо өөрсдийнхөө санаж бодож байгааг бас илэрхийлж надтай нэгдэж хамтран хаа гэж бодож байна. Хэрвээ энэ талбай дүүрвэл миний энэ одоо сууж байгаа 4 цагийн суулт маань цаашаа тэмцэл болж өргөжих байх. Одоохондоо бол би энийг тэмцэл хараахан болоогүй байна. Нэг хүн одоо сууж байна, үзэл бодлоо илэрхийлж байна. 2 сарын хугацаанд ч гэсэн юу хийж болдгийг бид маш олон үйлдэлээс мэдж байгаа. Солонгос ерөнхийлөгч 2 сарын хугацаанд авч чадсан сонгуул ажиллаа өгөхөөс 2 хоногийн өмнө Эрдэнэтийг л уурдаж авч чадсан манай ерөнхий сайд. Тэгэхээр энэ бүхнийг эргэцүүлээд одоо дэмжиж байгаа хүмүүс хэр олон байгаа вэ гэдгийг л би харахыг хүссэн. Хэрвээ тэр тийм олон биш бол 10 хоногийн дараа энэ үйл ажиллагаа зогсох болно. Хэрвээ үнэхээр одоо энэ хариуцлага тооцсон буруу системийг өглөөр гарна булга авч хаяа гэж бодож байгаа хүмүүс байгаад энэ талбайг 4,000 хүн цугларч дүүргэж чадах юм бол энэ цаашаа тэмцэл болж үргэлжлэх юм аа. За ингээд талбай дээр та бүхнийг өдөр бүхэн 11 цагаас 15 цагийн хооронд хүлээж байна. Баярлалаа.